Сайн байцгаана өрхөм өдөрчтэй улсын их хурлын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн мэдээлэл сурталчилгааны албанаас бэлтгэн хүргэдэг парламентын 7 хоногт нэвтрүүлэг өдөрч та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр манай өнөөдрийн энэ дугаарт улсын их хурлын зарим гишүүн хангараг өргөлөө. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьлаа. Улсын их хурлын гишүүн нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын орооны дарга Баян Сэлэн эмэгтэйчүүд хүүхдийн 20 анги болон улсын хүүхэд тасламжлалын хүмүүжүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Эдгээр болон бусад мэдээллийг үзэгч та бүхэндээ одоо дэлгэрэнгүйгээр хүргье. Улсын хурлын пүрэв гарагийн чуулганы хуралдаан улсын хуралд чинээр сонгогдсон 3 гишүүний тангараг өргөсөлөөр бол эхэлсэн. Улсын хуралд 5 гишүүн тангараг өргөсөлтэй байсан ч 3 гишүүн тангараг өргөсөн. Үлдсэн 2 гишүүн хизээ тангараг өргөх вэ гэдгийг улсын хурлын даргаас зарим гишүүд тодруулж байсан юм. Нөгөө хоёр гишүүний асуудал бол шүүхээр яригдж байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл энэ тогтоол дээр бол санал хураалтын дүнг үндэслээд гишүүнээр сонгосон тооцож улсын хурлд өргөн мэдгүүлэх зүйтэй гэж үзсэн гэдэг тогтоол дээр байл л да. Энэ талаар хариулт өгөөч. За энэ Өрөнгай аймгийн Сум дундын 1-р шүүхийн ерөнхий шүүгчийн 2 удаагийн захирамж, за мөн одоо Сум дундын шүүхийн тогтоолыг үндэслэж бол энэ сонгуулийн ерөнхий ороо бол шийдвэрээ гаргасан гэдгийг нэгдүгээр хэлье. Зоригт гишүүн өөрөө өргөдөл гаргасан миний нэр дээр тангараг өргөсөө төдгөлж байна. Чин зориг Өрөнгайгаас сонгогдсон гишүүний шүүхийн асуудлыг харьяа гэдэг ийм 2 өгүүлбэртэй өргөдөл ирсэн. Тийм учраас өнөөдөр тангараг өргөхөд байхгүй байгаа. Ингээд шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай улсын хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98.3% сандлаар баталсан юм. Улсын хурлын гишүү Ариван улсын хурлд 4 дахь удаага, Батхүү 3 дахь удаага улсын хурлын гишүүнээр сонгогдож байгаа бол улсын хурлын гишүүн Сарангэрл анх удаа гишүүнээр ажиллахаар болж байгаамаа. Ингээд улсын хурл 73 гишүүнтэй болж байна. Монголын төвд Монголын ард түмний төлөө хийгээгүй, хийж амжаагүй зүйл маш их байсан учраас би энэ 4 жил хийх ажлаа дуусгаж, ажлаа амжуулахын төлөө дахин ингэж өрсөлдөж орж ирлээ. Ингээд намайг сонгосон Баянзүрх дүүргийн ард түмэн мөн одоо Хинтээ аймгаас одоо 3 удаа сонгогдсон Хинтээ аймгийн ард түмэн, Монголын ард түмэндээ одоо гүн одоо талархлаа илэрхийлж та бүгдийн төлөө, Монгол улсынхаа төлөө, ард түмнийхээ иргэдийнхээ төлөө чин үнэн шударгаар ажиллана гэдгээ өнөөдөр тангараг өргөсөн өдрөө амдагалъя. Одоо сонгогдож нэр дэвшиж байгаа хүмүүс нь хариуцлагатай байдаг. Сонгогдож байгаа сонгогчд нь ч гэсэн хариуцлагатай сонголт өгдөг. Тийм цаг үе иржээ гэдгийг л харуулж байна. Тэгээд энэ бол зөвхөн ардчилсан намд суудл нэмэх магадгүй Батхүү улсын хурлын болох гишүүн болох асуудал огт биш. Энэ бол өнөөдөр ард түмний сонголт жинхэнэ утгаараа улсын хурл орж тусдаг. Тэр сонголтын үр дүнд улсын хурлын гишүүн сонгогддог. Ловроор авсан 6,000 саналч байсан. Тэр нь хүчингү болж чаддаг. Ийм шудраг нийгэм бий болж байдгийг харуулж байна. Тэгээ хамгийн гол нь сэтгүүлч та бүхэнд маань байдаг нэг эрхэм чанар бий. Тэр бол Монгол улсаа гэсэн сэтгэл, Монгол ахын дүүсээ гэсэн сэтгэл байдаг. За энэ сэтгэл бол надад байгаа хамгийн том баялгаа. Бүх асуудалд одоо энэ үднээс хандаа гэж бодож байгаа. Баярлалаа. Энэ 7 хоногт улсын хурлын даргад 3 хуулийн төсөл нэг тогтоолын төслийг бол өргөн барьсан байгаа. Тэгэхээр 2 дахь удаа улсын хурлын дэд дарга цог, улсын хурлын гишүүн Бурмаа, Даваа Суран, Батцогт нарын гишүүд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг өргөн барьсан юм. Энэ хуулийн төслөөр Монгол улсын ерөнхийлөгч ээлжид сонгуулийг явуулахтай холбогдсон харилцааг илүү наривчилсан зохицуултаар зохион байгуулахаар тусгасан байна. Иргэний захин үнэмлэхээр автоматжуулсан системийн дагуу ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах бөгөөд гарч болзошгүй аливаа хэрэг маргааныг бодит баримтын дагуу шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагч гишүүд хэлж байна. Сонгуулийн хуулийг шинжлэх болсон шаардлага нь юу вэ гэхдээ зэрэг 2012 оны улсын хурал, нийслэлийн сонгуул, за аймаг сум дүүргийн сонгуулийг зохион байгуулахдаа хэрэгэлсэн сонгуулийн наривчилсан зохицуултыг оруулж өгч байгаа. Тухайлбал энэ сонгуулийг санал тоолох үйл ажиллагааг автоматжуулсан тоног төхөөрөмжөөр ашиглах, сонгогчийн захин үнэмлэхийг ашиглан иргэний одоо бүртгэлтээр тулгуурлан сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн захин
үнэмлэх хэргийг ашиглагатай холбогдуулан гарч байгаа тэр зохицуултыг бас наривчлан оруулж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь 13 бүлэг 69 зүйлтэй. Монгол Улсын их хурлын 2012 оны ээлж сонгуулиар Монгол Улс анх удаа гадаад улсад ажиллаж амьдарч сурч байгаа иргэдийн саналыг авсан. Иймд 2013 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн ээлжид сонгуульд гадаад улсад ажиллаж амьдарч сурч байгаа иргэдийн саналыг авах эргэцэн үнцийг бүрдүүлэхээр зохицуулсан байна. За мөн одоо сонгуулийн хөндлөнгийн хяналт буюу төрийн бас байгууллагуудын төрийг удирдах хэрэгтэй иргэдийг оролцуулах чиглэл бүхий байгууллагуудын сонгуулийн зохион байгуулалтыг мониторинг хийх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, за мөн ажиглах эрхийг бас нэмж оруулсан. Энэ хуулийн төслийг энэ сарын 14-ний Баасан гарагийн улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд гүтгэлэг доромжлол гэмт хэрэг мөнөө сэдвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Уг хэлэлцүүлгийг иргэний танхим, улсын хурлын төрийн байгуулалтын байнгын ороо, хууль зүйн байнгын ороо, Глоб Интернэшнл төрийн бус байгууллага болон олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм байна. Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй энэ цаг үед уг хэлэлцүүлэг болж буйгаараа онцлог бөгөөд сэтгүүлчдийг олон нийтийг мэдээлэлээр хангах үүргээ биелүүлсэн төлөө эрүүгийн хуулиар шийдэгдэх байдлыг тасан зогсооход энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм байна. Гуя төрийн албан хаагч гэдэг бол төрийн албан хаагчийн албан тушаал бол өөрөө нийгмийн өмчлөл байдаг, нийтийн өмч байдаг. Тийм учраас энэ бол нийтийн хяналтанд байх ёстой. Олон нийтийн зүгээс одоо хянж явах ёстой, хардах эрхтэй байх ёстой. Хамгийн гол зүйл бол гол асуудал бол би бол буруугүй юм а төрийн албан хаагчийн миний тухай худал мэдээлэл гарчээ гэд тэрийг худал гэдгийг өөрөө батлаж нотлох нь бол маш их чухал байдаг. Энэ бол одоо олон улсад бол соёл болоод ингээд хэрэгжиж байгаа. Учраас энийг бол огт шал шийдвэргүй орхих гэж байгаа зүйл биш. Энийг бол эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг гэж үзэхэ болоод энийг иргэд хоорондын маргаан гэж үзэж иргэний хуулиар энийг шийддэг болооч гэсэн олон улсын зөвлөмжүүд юм уриалгад байгаа юм. Тэгэхээр энийг бол бид нар өнөөдөр нэгэнтээ одоо улсын их хурал хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгыг хэлцэх гэж байгаа учраас яг энэ үйл бодлоо одоо илэрхийлэхтэй холбоотой хэвлэлийн эрхчлөөтэй холбоотой одоо бусад зүйл заалтуудыг бас өөрчлөлт орох ёстой. Тийм учраас энийг одоо энэ шинэ хууль хэлцэх явцдаа энэ хүрээндээ энийг авч үзээч гэсэн үгнээс бид нар энэ хэлцүүлгийг өнөөдөр шинжилж байгаа маа. 2010-2011 онуудад эрүүгийн хэргийн 110, 111-р зүйл ангид холбогдогчдын 80 гаруй хувийг хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчид эзэлсэн гэх судалгаа байдаг байна. Үжил бодлоо илэрхийлснийхэн төлөө иргэнд эрүүгийн ял ногдуулах нь үндсэн хуульд харшилж Монгол улс нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын өмнө хүлээсэн үүргээс сахин биелүүлдэггүй тод жишээ хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байгаа юм байна. Би бол энийг бол ерөөсөө эрүүгийн хуулиас бол авч хайхан зүйтэй л гэж бодож байгаа. Ингээ байн эрүүгийн хуулиар ингээ яваад ял аваад ингээд ирэхээр сэтгүүлч хүн яг үннийг ерэн сурвалжлах тэр нөгөө хүсэл зэрэг нь мохчдөг байхгүй юу. Одоогоос 5 жилийн өмнө би ерэн сурвалжлах сэтгүүл зүгээр айгүйх бичдэг байсан. Тэрнээс хойш бол болсон. Ямар шаардлага байна те? Үнэн худлын цагдаа хизэж тогтоодгүй. Нэг их хурлын гишүүнийг биччихдэг. Цагдаа хуулийн байгууллага бол за сэтгүүлч бол хүн гүтгсэн гэдэг дотоод итгэл үнэмшилтэй байдаг. Шүүгчнэр ч гэсэн тийм л итгэл үнэмшлэр ялдаг байхгүй юу. Тэр энийг бол эрүүгийн хуулиас бол шууд аваа ийцэн дээр гэж бодож байна. За ер нь цаашдаа бол сэтгүүлчийг хариуцлага алдсан байлаа гэхэд энэ бол сэтгүүлчийг хариуцлагаас чөлөөлөх гэж асуудал ерөөсөө биш шүү дээ. Харин ч одоо хэвлэл эрхлөөний хуулинд бол хариуцлагын асуудлыг нэлээд тодорхой зохицуултуудаар оруулж өгч байгаа. За хариуцлага тооцч болно. Тооцохдоо энэ хүн одоо сэтгүүлчд мэргэжлийн ажлаа хийсэн төлөө эрүүгийн хуулиар шийдэх биш ээ. Хариуцлага зайлшгүй одоо нотлох хоримтод хариуцлага хүлээлгэх бол иргэний хуулиар энэ асуудлыг ярих ёстой гэдэг ийм л үзэл баримт талаар ажиллаж байгаа. 2011 оны 3 дугаар сард Нью-Йорк хотноо болсон нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Монгол улсын засгийн газрын иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн тухай ээлжид илтгэдэг хэлцээд хүний эрхийн хороо Монгол улсын засгийн газар хандан нэр төр алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэрэгээс халахыг зөвлөсөн байдаг байна.
Улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орооны хуралдаанаар цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотор байр, биеийн тамирын заалны барилгын хангамжийг нэмэгдүүлэх талаар улсын их хурлын тогтоолын төслийг хэлсэн юм а. Улсын хэмжээнд нэн чухал хэрэгцээтэй байгаа цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотор байр, биеийн тамирын заалны 1197 барилгын жагсаалт гарчээ. Уг барилгуудыг 2013-аас 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж, барилга тус бүрийн байршил, хүчин чадал, зардлын хэмжээ, хөрөнгийн их усүр, барих хугацаа зэргийг наривчлан тодорхойлж 2013 оны эхний удирдал багтаан баталж мөрдүүлэхээр тогтлоо. Улсын их хурлын дарга инх бол авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа. Transparency International олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол улс авилгын үзүүлэлтээр 2004 онд 3 оноотой 85 дугаар байрт орж байсан бол 2011 онд 2.7 оноотой 124 дугаар байрт орж байжээ. Харин 2012 онд 3.6 оноотойгоор 94 дугаар байрт жигсэж авилгын индекс спортс үзүүлэлт гарсан нь авилгатай тэмцэх газрын ажлын үр дүн гэдгийг улсын их хурлын дарга онцоллоо. Улсын их хурлын дарга инх бол холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол улсад цугаа онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд ноён Шайлрыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хамтран байгуулсан технологийн их сургууль эрхжил эсэлтээ авч эхлэхээр төлөвлөж байгаа талаар ярилцлаа. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа тус сургууль нь уулуурхай хүнд машин механизмын инженер болон техникийн боловсон хүчин бэлтгэх юм байна. Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг Монголын үндэсний олон нийтийн телевизийн 2 дугаар суваг, Univision кабелийн суваг, Сансар кабелийн телевизийн парламент суваг болон онлайнаар парламент цэгийн сайтаас шууд амжилт үзэх боломжтой болжээ. Түүнчлэн төрийн мэдээллийн эмхэтгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр iPad, iPhone дээр TM эмхэтгэл нэртэй аппликейшнийг өнгөө татаж үзэх болжээ. Ингэснээр эргээд тус эмхэтгэлийн энэ оны 46 дугаартай танилцаж хүссэн хууль тогтоомжийг авч ашиглаж болох юм а. Улсын их хурлын гишүүн оюун хорол Атганбаяр Бямц зөвхнөр Монгол Улсын их хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг улсын их хурлын даргаад өргөн барьлаа. Гишүүд хүний хөгжил сангаас олгодог 21 мянган төгрөгийг ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй амжиргааны төвшингөөс доогуур орлоготой иргэдэд үргэлжлүүлэн олгох нь зүйтэй хэмээн үзснээр энэхүү тогтоолын төслийг боловсруулсан байна. Засгийн газраас галийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон биологийн олон янзын тухай конвенцийн генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаар нэмэгдэх үр ашиг шударга эрхтэйч хуваарлах тухай Нагаягийн протоколыг сойрхон батлах тухай хуулийн төслийг улсын их хурлын гишүүн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сайхан бэлэг улсын их хурлын даргад өргөн барьлаа. Бараг хэлэх газар нэвтрүүлэхийг шаардлагатай бичиг баримтын тог цөөрүүлж шаардлагагүй шат амжилтыг бууруулах эрхцэн орчныг бүрдүүлэх зорилгоор галийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг засгийн газраас инхүү боловсруулсан байна. Парламент энэ 7 хоногт нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр улсын их хурлын гишүүн нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орооны дарга Баян Сэлэнг эмэгтэйчүүдийн 20 ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэгэхээр энэ 20 ангид одоогийн байдлаар 10-аад няраа хүүхэд бол ээжийн хамт амьдарч байна. Цаашид хүүхдийн асрамжийн төвийг энэ 20 ангийн бүсээс гадна харуул хамгаалтаар байгуулах шаардлагатай байна гэдгийг 20 ангийн дарга хэллээ. Эмэгтэйчүүдийн 20 ангид өнөөдрийн байдлаар 100 гаруй ялтай хүмүүжж байна. Тэдгээр 25% нь хүний амь нас хохироосон, 25% нь залилангийн, 6% нь хүний 8, мөн 6% нь хар тамхи борлуулсан хэрэгээр ял шивтгүүлжээ. 20 ангид ирээд хүүхдээ төрүүлсэн 10-аад ээж няраа хүүхдээ хамт энэ ангид тусгаалсан байранд хүмүүжж байгаа юм а. Эдгээр хүүхэд нэг нас хүртлээр ээжээ хамт байх ёстой. Гэвч хүүхдийн өсч төрнөж байгаа байр орчин нөхцөлд улс зайлшгүй анхаарах шаардлагатай байна. Ангийн зүгээс бол байнгын анхаарал тавьдаг, бид нар дотоод орлогоосоо бас хоол ундыг авч өгдөг. За ер нь одоо гадны өвчний халдвар авах талдаа бол харьцангуй бага байдаг хөл хөдөлгөөн хоригдсон учраас Улсын их хурлын гишүүн Баян Сэлэнг хүмүүжигч нартай мөн уулзаж санал сэтгэлдлийг нь сонссон. Энэ үеэр дийлэнх хүмүүжигч ялын бодлогыг хөнгөвчлөх бололцоо байгаа эсэх ар гэртээ үлдсэн хүүхдүүдтэй санаа зовдөг тухай ярьж байлаа. Эрхтэн шинтгэлийн өрөөнд холбогдох хуулиудад ямар өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаагаа насан туршигчдээ 20 ангид хүмүүжигчид мөн санал бодлоо хэллээ. Хуулиар хүүхдийн анхны хэрэгт 20 ял оноохгүйгээр тэнцэн ял өгдөг байна. Гэтэл энэ тэнцэнтэй байх хугацаанд хүүхэд гэмт хэрэгт холбогдоход давтан хэрэгээр олон жилийн хоригдох ял авчихдаг байна. Тухайлбал хулгайн давтан хэрэгээр ял авсан хүүхэд 220 мянган төгрөгийн хохирлыг хохирогчд нь барагдуулсан атлаа 11 жилийн ял авчээ. Гэтэл хүний амь хөнөөсөн хэрэгтэн 10 жилийн ял авч байсанд хүүхэд харамсаж байна. Шим өндөр хулгайлж байхад би одоо доод нь 15 жил, дээш 15 жил гэлээ. Энэ хуулийн бодлого өөрчлөлт болдгоо юм. Яагаад заавал ингэж явуулсан? Зайсан дахь хүүхдийн 20 ангийн ажил байдалтай танилцах явцад хүүхдийн сүрч боловсрох эрхийн асуудал нэлээд нухацтай харагдлаа. Хүүхдийн 20 ангид одоогийн байдлаар 40 хүүхэд хүмүүжж байгаа юм. Тэдгээрээс 14 нь өнөө жил 10-11 дугаар ангийн боловсрол эзэмших ёстой. Гэвч 20 ангид үйл ажиллагаа явуулдаг хан улс дүүргийн 110 дугаар дунд сургууль нь 10-11 дугаар ангийн боловсрол эзэмшүүлэх эрхгүй дээр анги танхим багш хүрэлцдэггүй байна. Энэ дунд сургууль чинь хан үйл дүүргээс нэг
хүүхдийнхаа тоогоо нэг жоохон төсөө өгчдөг юм. Энд нь болохоор бид нар багшаа хангаж хүрдэггүй. Ингээд төрийн бас байгууллагуудтай ханддаг. Тэднийх цөөхөн тооны багш залинжуулж өгдөг. Энэгээр нь бид нар албан бус сургалтын маягаар бага анги, дунд анги гэсэн ийм сургалтыг явуулдаг. Миний бодлоор бол би энэ сургалтын хариуцлагын хувьд манай орон тооны багштай болгож өгмөр юм мэргэжлийн. Тэгэхгүй болохоор бид нар холимог үлэг гэдээ явуулдаг. Бага анги гэхэд 1 2 3 4 5 дугаар анги гэж одоогоор бага анги гэж байгаа тийм үү? Энд болохоор бүгдийг нийлүүлээд нэг анги болгоцоход нэг багш биш 2 3 хаан багш ороод нэг монгол хэлний математикийн бусдыг болохоор нийлүүлээд түүх газар зүй энэ төрийг болохоор нэг багштар олон цагийн хичээл тавиад ингээ ямар ч байсан сургуулийн талтуулахгүй явуулж байгаа. Улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орны дарга Баян Сэлэнг улсын хүүхэд авсран хүмүүжүүлэх төвийн үйл ажиллагаатай мөн танилцлаа. 2008 оноос хойш нэг шудаа орсгол засвар хийгдээгүй байранд 100 гаруй хүүхэд зутруухан амьдарч байна. Энэ асрамжийн төвөөс энэ жил 18 нас хүрсэн 20 хүүхэд гарчээ. Гэвч тэдгээр хүүхдүүд өнөөдөр хаана хэн дээр очихоо мэдэхгүй. Хүлээж авах ах トゥ орон гэргүүгээс өвлийн хүүтэнд гадуур хоноглон амьдарч явдаг байна. Хагас болоод бүтэн өнчин хүүхдүүдийн аав ээжийг орлож ажиллах ёстой. Асрамжийн төвийн удирдлагууд нийгмийн ажилтан эмч нарыг сэтгэл зүтгэлгүй ажиллаж байна гэсэн шүмжиг улсын хурлын гишүүн Баян Сэлэнг хэлсэн. Улсын хурлын байгаль орчин хүн сүтэ аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийн эзэн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Төсөл тусгаснаар хүнснийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортлох шаардлагыг хуулиар тавьж байгаа. Импортлох хүнсэнд баталгаажуулсан стандартын шаардлага хангасан үйлдвэрх байна гэж мөн заасан. Харин генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний тухайд дэлхийд даяар генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний талаар судлаад ийм бүтээгдэхүүн хэрэглээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэдгийг тогтоосон зүйл байдаггүй. Гэхдээ лабораториор эрсдлийн үнэлгээ хийгээд стандартын шаардлага хангасан гэж үзвэл импорт болно гэж хуулийн төслийн ажлын хэсгийг үзжээ. Харин гадаадын зээл тусламжаар генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн оруулахыг хориглож, лавлгаа лабораторийн чиг үүргийг илүү тодорхой болгон, шошгон дээр нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бол түүнийг заасан тэмдгийг заавал тавихаар заасан байна. Хүнсний сүлжээнд оролцож байгаа тэр малын хотноос эхлүүлээд эсвэл газар тариалан гэхэд одоо тариалангийн талбайгаас эхлүүлээд яг хэрэглэгчд хүрж байгаа энэ бүх процессд нь бид нар хяналт тавих. Энэ бүх процессд нь хариуцлагын тогтолцоог ойлгомжтуулах асуудал бол энэ шаардлагатай байсан. Сүүлийн үед бид нар худалдааны томоохон худалдааны хүрээ нэмэгдэж олон улсын худалдааны зах зээл дээр гарч ирэхээр хувирсан амьд организмоос гаралтай буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний асуудал мөн биологийн идэвхт бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлууд тэгээд шин зүйлүүд зах зээл дээр нэлээд гарч ирсэн. Энийн зохицуултуудыг бас энэний хяналттай асуудлууд бол бас их тодорхой байх ёстой гэдэг зүйлүүдийг ярьсан. Тийм учраас энэ хуулинд энэ зохицуултууд нэлээд хийж өгч байгаа. Тэгэхээр Монгол улсын хурлаас хүнсний талаар баримтлах бодлого буюу одоо бид хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг одоо үндсэндээ бэлэн болголоо. Хамгийн гол агуулга нь бол хүнсний тухай хуулиас ярих юм бол энэ хүнсний бүтээгдэхүүн хүнсийг зохицуулах одоо үндэсний хороотой болж байгаа. Үндэсний хороо. За үндэсний хороо нь бол өөрөө хараат бус байна. Хараат бус гэдэг нь бол одоо эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд, за мөн одоо засгийн газрын гишүүд орноо. За тэгэхээр энэ хүнстэй холбоотой бүх асуудлыг энэ үндэсний хороон дээр одоо хилцэх Монгол улсын ерөнхий сайд одоо ахалж явахаар одоо ийм байгаа. Манай улсад хүнсний холбогдлолтой 700 гаруй стандарт мөрдөгдөж байгаа бол үүний 50 гаруй хувь нь олон улсын чанарын шаардлага хангасан стандарт байдаг юм байна. Мөн төсөл зарим урамшууллыг олгох, төрөөс дэмжлэг үзүүлэх талаар тусгасан. Тухайлбал түүхийн сүүний нөөц хангалттай байхад хуураас үг импортоор авдаг. Төмсний дотоодын хэрэгцээг 100% хангаж байгаа. Гэтэл төмсөөр үйлдвэрлэдэг чипс зэрэг бүтээгдэхүүнийг гаднаас авдаг. Тиймээс дотоодод байгаа түүхийн эдийн нөөцөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжихээр хуулийн төсөл тусгасан байна. За одоо Парламент энэ 7 хоногт нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр Пүрэв гарагийн улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар хүний үйлчлэлийн сангийн тухай хуулийг эцэслэн баталсан. Энэ хууль батлагдсанаар 1 сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг иргэдэд олгох боломж бүрдсэн. Тэгэхээр хүний хүчил сангийн 2012 оны төсвийн тодтголыг батлахдаа 330 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй баталсан байгаа. Тэгэхээр 23 тэрбум төгрөгийг одоо оны эхний мөнгө үлдэгдлээс үлдсэн 313 тэрбум төгрөгийг засгийн газрын гаргах бондноос бол олохоор тооцоолсон байгаа. Тэгэхээр засгийн газрын гаргах бонд хэр хурдан арилжаалагдана төдий чинээгээр оноос өмнө ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань 340 мянган төгрөгөө авах боломжтой болж байгаа. За ингээд ер нь ойрын хугацаанд борлуулад энэ ондоо багтааж бид одоо энэ
хүлээж байгаа улсуудад өгч эхэлье гэсэн энэ ажлыг ингэж шуурхай зохион байгуулахаар бид нэр одоо тооцож байна. Анхан төсвийн тодтгол батлагдаж явах үед энэ одоо хэрвээ шийдэгдсэн бол бид онд нь багтаагаад бүх хүмүүсүүдэд нь өгөө дуусгачихъя гэсэн ийм анхны тооцоо байсан юм а. Тэгээ энэ маань одоо цаг хугацааны хувьд одоо ийм жоохон шахуу болчлоо. Бид аль болохоор богино хугацаанд одоо энэ ажлыг зохион байгуулах ийм одоо бодолтой байгаа. Хүний хөгжил сангаас 2012 оны эхний 6 сард эргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг олгох, Ахмад Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг 5-6 дугаар саруудад 3% олгох арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбогдуулан 1, 3, 5, 6 дугаар саруудад нийт 220 мянган төгрөгийн богино хугацаатай зээлийг Монгол банкнаас авч ашиглажээ. Уг зээл нь Төв банкны тухай хуулиар тухайн санхүүгийн жилд буюу 2012 оны 12 дугаар сарын 30-ны өмнөөс өмнө бүрэн төлөгдөх хүчтэй байна. Ер нь нийгэмд байгаа ядуу зүдүү эмзэг орлого багтаа иргэдэд зориулсан одоо халамжийн бодлого явуулна гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр энэ бодлогоо явуулахын тулд тэр шинжлэгдэн батлагдсан халамжийн тухай хуулиараа зорилтод бүлэгдэн чиглүүлсэн халамжийн бодлогыг яг хэрхэн яаж явуулах юм бэ? Өнөөдөр магадгүй хөгжлийн бэрхшээлгүй Ахмад Настан байхгүй. За зарим нэг нь бол өргөдөл болсон олон хүүхдтэй ядарсан эмэгтэйчүүд байна. Тийм учраас улсын их хурлын нэр бүхий гишүүд бид бол хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлтөөрчлөлт оруулах, зорилтод бүлэгдэн чиглэсэн орлого багтаа иргэдэд 21 мянган төгрөгийг олгуул яасан бэ гэсэн ийм одоо төслийг оруулсан. За халамжийн бодлогыг шинэ хуулийн дагуу зорилтод бүлэгтэн төвлөрүүлэх энэ чиглэлээр эх оны төсөв төлөвлөгөө бодож тусгагдсан байгаа. Энэ хуулинд хамрагдж байгаа тэр арга хэмжээнүүд нь одоо хэрэгжинэ. Энэ одоо зорилтод бүлгийн өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлэх, толгоон өгөх зэрэг арга хэмжээнүүдэд шаардлагатай хөрөнгө мөнгө төсөөд сууд батлагдсныг та бүхэн сайн мэдж байгаа. За зүгээр яг 21 мянган төгрөгийг сар тутам зорилтод бүлгэд олгоно гэсэн энэ асуудлыг бол одоо шууд шийдэх бололцоо бас байхгүй маа. Энэ одоо халамжийн хуулинд бол яг ийм заалт нь бол бас байхгүй байгаа. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар нийт 334.2 мянган Ахмад Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөг олгохоор батлагдсан. Энэ оны эхний 6 сарын гүйцэтгэлээр Ахмад Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг олгоход нийт 211.9 тэрбум төгрөг санхүүжүүлсэн боловч их ус өр дутагдж байгаагаас болж 3 дахь ээлжийн 340 мянган төгрөгийг олгоход шаардлагатай 120 гаруй тэрбум төгрөгийг санхүүжүүлээгүй байгаа юм байна. Улсын их хурлын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлал олдмол хомсдлоор сэргийлэх тухай хуулийн төслийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцэн батллаа. Хууль зааснаар хүний дархлал хомсдлын вирусын халдвар илрүүлэх шинжилгээ хийх, шинжилгээнд хамрагдах талаар зөвлөгөө өгөх журмыг батлан мөрдүүлэх үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн хүлээж байхад туссан байна. Мөн төрийн болон хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллаганд баталгаажаагүй цусан бүтээгдэхүүн, эхийн сүв, донорын эрхтэн болон зүү тариур бусад багаж хэрэгслээр хүний дархлал хомсдлын вирусын халдвар эмнэлэгтээ тараахгүй байх нөхцөл бүрдүүлэх үүргийг хуулчилжээ. Тэр энэ нэг хэсэг дархлын энэ хүний дархлал хомсдлын вирусын халдвар авсан хүмүүсийн мэдээлэл ялангуяа өнгөрсөн жил нэлээд хурдцтай тархаж байгаа тийм байдал ажиглагдж байсан л да. Сүүлийн үед бас нэг тийм чимээгүй байдал ажиглагдаад эхэллээ л дээ. Тэгэхээр та нар одоо яамныхаа төвшөнд ч байдаг юм уу, салбарынхаа удирдлагын төвшөнд одоо энийг бас нэлээд жоохон дарсан тийм байдал гаргасан юм байна уу? Аль эсвэл одоо ингээд энэ халдвар тийм сарамжаад эхэлчихв. Өнөөдрийн байдлаар халдвартай хүний тоо 126 байгаа. Сүүлийн үед бол багасж байгаа биш. Зарим өдөрт бол 3-аараа эдгээр нэг өдөр 3 хүн илэрж байгаа юм тохиолдол байгаа. За 126-гийн цаана бол өнөөдөр идэвхтэй халдвартай ямар ч байсан 500 гаруй хүн Монголд бол байгаа гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч Монгол улс энэ халдварын одоо бага дархалтай орныхон хэмжээг бол барьж байгаа. Энэ зөвхөн энэ хүний дархлал хомсдлын вирусын халдвартай хүний тоо ингэж хурдтай нэмэгдээ зогсохгүй энэ халдварыг түргэн тараахад нөлөөлдөг бэлгийн замын халдвар төвч ялангуяа идэвхтэй хэлбэрийн тэмбүү маш их ихсэн. Ихсэхдээ хамгийн хүнд хэлбэрээр ил хэлбэрээр ихсэн явдал бол маш ноцтой ийм одоо байдлыг үүсгэж байгаа. Төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүд төрдөг явдал бас нэмэгдэж байгаа. Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлал олдмол хомсдлоор сэргийлэх тухай хуулийн төслийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцэн эцэс болгон энэ аюул төвчөнтэй тэмцэх ажил, иргэн бүрийн анхаарлыг хандуулан урьдчилан сэргийлэх ажил бүх аймаг, сум, өрх, албан байгууллага, яамдыг татан оролцуулах ёстой гэдэг дээр санал нэгтэй байлаа. 69% саналаар
Парламент энэ 7 хоногт нэвтрүүлэг улсын хурлын иргэн тойронд болсон үйл явдлыг таймлан хүргэлээ. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай.